Салалтын дараах сэтгэл готрол гэж юу вэ? Яг юу болдог вэ? Олон хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй салахаас гүйцэтгсэний дараа аашцан амьдралыг харах өнцөг, үнэт зүйл зэрэг нь өөрчлөгдсөн байдаг. Зарим тохиолдолд илүү хүчтэй сахилах баттай хүн болдог бол зарим муу тохиолдолд элдв бодисын хамааралтай готрон хүн болдог. Үүнийг салалтын дараах сэтгэл готрол буюу break-up depression гэж нэрлэдэг. Хайртай хүнээсээ холдох харилцаа дуусах үед хүний сэтгэл зүй болоод биологийн систем бүхэлдээ стрессийн байдалд ордог үзэгдэл юм. Энэ зөвхөн гонигтай мэдрэмжлүүдийн биш, харин биологийн болон сэтгэл зүй нарийн урвалуудын нийлбэр гэдэг. Тэгвэл салалтын дараа сэтгэл зүйд яг юу болдог вэ? Бид хайртай хүндээ халамжлаж магтуулж хүлээн зөвшөөрөх үед тархины нейротрансмиттерт допамин ихээр ялгардаг. Олон давтагдсан энэхүү сайхан мэдрэмж нь бидний мэдрэлийн үйлслийн холбоос болон бэхжиж байдаг. Энэ нь мэдрэмжийн хувьд тухайн үйлсийг дахин хийх сэдлийг бий болгодог гэсэн үг. Үүнийг сэтгэл судлалд шагналын систем гэж нэрлэдэг. Хайртай хүнээрээ тэрвэрлэх, үнсүүлэх, магтуулах бүрд сэтгэлийн холбоос бэхжиж байдаг гэсэн үг. Тиймээс салт нь яг л донтох процесс гарах, хамааралтай болсон ямар нэгэн зүйлээ орхих үед үүсдэг шиг хүчтэй зочрол тархинд үүсгдэг байна. Эрэгтэй хүний хувьд байгалийн зөнгөрийн эмгчингийн хамгаалах инстинктээр өөрийн чаддгүй байсан зүйлээ зориглож хийдэг. Үүндээ урамшиж барахснаар допамин болон тестостерон зэрэг даавар ихээр ялгардаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол өөрийн үн цэнийг ойлгох, хүлээн зөвшөөрөх мэдрэмжүүдийг авдаг. Ингэснээр илүү утга учиртай мэдрэмжүүдийг сэтгэл зүй болоод дааврын түвшинд авч яадаг. Салтын дараа эдгээр түвшин могцсон борч, хүн сэтгэлээр уншиж, юу ч сонирхолгүй, амьдрал утгагүй мэд мэдрэмжүүд хүрдэг. Окситоцин ба серотонин өөрчлөлт. Окситоцин бол дотны харилцаанд үүсгэдэг ихтгэл ба холбооны гормон. Салтын дараа окситоцины түвшин багасхад ганцаардл хоосон оргих мэдрэмж төрдөг. Серотонин нь сэтгэл санааг тогтоожуулдаг химийн процесс. Энэ нь буурахад сэтгэл готрол, түгшүүр, нойрны асуудал үүсдэг. Үүнчлэн нэгэнтээ тогтсон даацын маягаас салж буй үед кортизол буюу стрессийн гормон огцом өсдөг байна. Үүний үр дүнд зүрх дэлсэх, хоолны туршил буурах, хэтрүүлэн унтах, эсвэл нойргуудах хэв шинжүүд илэрдэг байна. Салтын дараа бидний аз жаргал таашаал мэдэрдэг байсан эдгээрийн холбоос уларч тарих шинэ хэм маяг дасан зохицох хүртэл өвдөлттэй хоосон мэдрэмж төрдөг. Гэвч энэ бүхэн төгсгөл биш бөгөөд мэдрэлийн холбоосууд дахин суралцж эхэлдэг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд төгсгөл биш юм. Салтын дараах ихтэй 1-2 сар. Хамгийн үүчтэй үе тархинд допамин, серотонин, окситоцины түвшин могцсон борч донг таслах мэт шинж илэрдэг. Энэ үед гуниг хоосрол, нойргуудал, хоолны туршил буюу физиологийн хариуллууд давмгаалдаг. Ингэснээр тухайн үед авдаг байсан мэдрэмжийн огцом хүчтэй санах, хоосон оргих, тэр хөнгүүлэл амьдрч чадахгүй мэт мэдрэмжүүд төрдөг. 3-6 сар. Тархины химийн түвшин аажмаар тэнцвэрт байдалд орж хүн ухаан бодлын хувьд хүлээн зөвшөөрөх шатанд орно. Зарим өдөр сайхан, зарим өдөр уналттай байх нь хэвийн үзэгдэл. 6-аас 12 сар. Ихэнх хүмүүсийн үед хостойгоо өнгөрүүлсэн сайхан дурсамжийг илүү тайван, хүндрүүлсэн мэдрэмжгүйгээр хүлээн авч чаддаг. Өөрийгөө дахин бүтээх, шин зорилго тодорхойлох үе гэж нэрлэж байна. Салтын дараах сэтгэл готрлын өөрөөр тархины нөхөн дасан зохицох үйл явц, холбоо тасарсны дараах эмчилгээний үе гэж хэлж болно. Тархинд энэ хөнгүүгээр би амьдрах ёстой гэдгийг дахин суралцах процесс явагддаг байна. Тийм учраас хоосон оргих, ганцаардах, амьдрал утгагүй санагдах зэрэг мэдрэмж нь хэвийн зүйл байх. Харин эсвэргээрээ бүх зүйл хэвийн байгаа мэтэ аялах, хэвийн байдалд орох гэж бэлэн биш үедээ өөрийгөө хүчээр шахах зэрэг нь цаашдаа гүн сэтгэл готролд орох, зан төлөв өөрчлөгдөх гол шалтгаан болдог байна. Тиймээс та хэрвээ хин нэгнээс салсан, тэгвэл харилцаагаа дуусгасан, мөн тань гонигтай болсон мэдрэмж төрж байгаа бол үүнийг үүсэхгүй байхыг данцуулж байна. Бид нэр хоосон эсвэл ганцаардсан мэдрэмжийг нуун далдаснаар биш, харин ойлгон хүлээн зөвшөөрснөөр үүнийг эдгэж чаддаг. Танд дараах хэв шинжүүд 6-аас дээш сар үргэлжилсэн бол таныг яралтай, сэтгэл зүйч болон сэтгцэн эмчтэй уулзахыг зөвлөж байна. Учир нь бид өмнөх харилцаанаас сурсан, даадсан харилцааны хэм маягаа эдгэж чадалгүйгээр дараагийн харилцаанд орсноор шинэ харилцаанд ч гэсэн өмнөх харилцаанд байсан хүт түүний зан хааш эсвэл муухай мэдрэмжүүдэд дахин бий болоход байдаг. Харин үүнийхээ дараа би угаасаа л хайрцуултаар аазгүй, би үнтэй тааш тохирдгүй. Эсвэл надтай дандаа юм болж бүтэхгүй гарууд хардаг гэх мэтчлэн хийсвэр дүгнэлтэд оцрох гэдэг.
Хэрэг танд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн бичлэг хангалттай олон ундрч чадвал дараагийн сэдвэр өмнөх харилцаанаас авсан шарах дараагийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ талаар видео оруулах болно.